улсад инновацийн 7 хоног үргэлжлэж байна. Өнөөдөр төрийн ордонд инновацийн үндэсний форум боллоо. Хөгжингүй улс орнууд инновацийн хууль эрхцэн орчныг хөрөнгө оруулагчдад ээлтэй болгож, дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ нэгээс илүү хувийг зарцуулж байгаа юм а. Гэтэл манай улсад инновацид зориулсан тусгайлсан санхүүжилт байдаггүйг салбарынхан илэрхийллээ. За ЮНЕСКО-гоос зөвлөмж өгөхдөө аливаа улс орн дотоодын нийт бүтээгдэхүүнийн 1% бол инновацтай зарцуулах ёстой гэсэн зөвлөмжийг өгдөг байгаа. За манай улсын хувьд бол ер нь шинжилгээ ухааны технологийн салбарт бол дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 117% зарцуулдаг. За хөгжингүй улс орнууд харин 2-оос 3.1% буюу дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ багагүй хувийг инновац шинжилгээ ухааны салбартаа зарцуулдаг байна. Шинжилгээ ухааны технологийн санд энэ онд 10.7 тэрбум төгрөг төсөвлөсөн. Гэхдээ дээрх санхүүжилтний шинжилгээ ухааны салбарын эрдэм шинжилгээ судалгааны ажилд зарцуулах мөнгө. Өөрөөр хэлбэл инновацид зориулсан санхүүжилт байдаггүй байна. Энэ бол өөрөө бэлсэлтэй бизнес. Банкээс очиж зээл авахгүй. Банк гэдэг нь компани юу гэж хэлвэл танаа бизнес чинь 100% эрсдэлгүй гэж харуулах юм л. Гэтэл бол энэ технологийн бизнес гэдэг бол өөрөө эрсдэлтэй бизнес. 100% эрсдэлгүй бол биш. Тэгэхээр энд бол бие санхуд ээжж тэрүүнд зорилттой хөрөнгө оруулж ирсэн ажилттай байна. Мэдлэгийг баялаг болгож чаддаг улс орнууд өнөөдөр дэлхийн хөгжлийг түгжүүлж байна. Монгол улс эрдэмтэн судлаачдынхаа инновацийн бүтээлийг ашиглан эдийн засгт томоохон дэмжлэг болох боломж байгааг ЮНЕСКО-гийн төлөөлөл хэллээ. Монгол улс хөдөө аж ахуйн уулуурхай үйлдвэрлэлтэй инновац нэвтрүүлж бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой гэж харж байна. Гэхдээ хамгийн түрүүнд аль салбарын нөлөө чухал өргөөжтэй байх гэдгийг тодорхойлж, үүний дараа хөрөнгө оруулалтаа хэмжиж шийдэх юм а. Энэ чиглэлд хууль эрхцэн орчноо боловсронгуй болгоход бидний зүгээс хамтран ажиллахад бэлэн байна. Манай улс 2012 онд баталсан инновацийн хуулиндаа инновацийн сантай байх асуудлыг тусгасан. Гэвч 2015 онд санг татан буулгасан нь томоохон утрал болсон гэдгийг салбарын төлөөллөд хэлж байна. Энэ санг одоо хууль эрхцэн дахин бий болгох өнгө сан дээр бол одоо хөрөнгө төлөвлөлт төсөвлөх юм ажлууд хийх шаардлагатай байна. Уг сан маань бол уг нь бол өөрөө санхүүжилтийг ингээд аваад боломжтой гарааных нь тодорхой хэмжээний санхүүжилтийг өгөөд яг нь бол сан маань өөрөө инновацлуудыг санхүүжүүлэх нь инновацлуудын хэмжээнд гэхдээ инновацлуудын санхүүжилттэй эргэн төлөлт төслөө санхүүжүүлээд тэгээд одоо явах юм боломжтой сан байна. Засгийн газрын тусгай сангийн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслөг өргөн барина. Энэ хуулинд бол санхүүжилтийн асуудлыг яаж шийдвэрлэж байгаа вэ гэхээр онцгой албан татварын 0.1% гэдэг 600 гаруй сая төгрөг энэ инновацийн санд хөрөнгөлөх ийм боломжийг бол бас бүрдүүлж 18 оны 1 сарын 1-ээс энэ санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхээр явъя гэдэг нь зорилтыг дэвшүүлсэн. Мэдлэг суурилсан баялагын хүн амын эрүүл мэнд байгаль орчин улс орны эдийн засаг томоохон өр өгөөж өгдөг. Жишээ нь нийслэлийн төдийгүй олон аймагт тулгамдсан агаарын тохирлыг эрдэмтдийн мэдлэг шингэсэн бүтээгдэхүүн технологиор шийдэж болох юм а. Манай улсын эрчим хүч